Морьдон монголчуудын мөнхийн омогшил Тодмагнай подкаст. Морьдны төв соёлыг түгээгч төв чиглэгчдэд зориулсан толгойн тутмын подкаст. Хоббигоо ажил хэрэг бизнес болгосон хүн хамгийн аз жаргалтай байдаг гэж ярьдаг. Тэгвэл энэ удаагийнхаа Тодмагнай подкастын зочноор тим нэгэн аз жаргалтай азтай эмэгтэй ураад байна. Энэ хүн бол Эртний Монгол хэз үндэсний хувцас урлалын салооны дизайнер Уран Цэцэг юм. За тэгээ бидний урлагийг хүлээж авч студ маань хүрэлцэн ирсэн баярлалаа. Тэгэд хоёулаа яг 8 жилийн өмнө уулзчихсан. Одоо 8 жилийн өмнө таны үйл ажиллагаа эхэлжсэн гэдэг тухай би хоёулаа 2014 5 оны үед ярилцчихсан юм байна л да. Тийм байх. 8 жилийн дотор гээд өнөөдрийн байгаа өндөрлгөөс таны амжилтыг дүнсч 8 жил гэхэд айгүй өндөр амжилтанд хүрсэн байна гэж дүгнэж байна. Тэгэхээр яг энэ загварын хувцсыг тэг хүмүүс өдөр тутмын хэрэглээ болгоод өстой таны ярьжсэн жилийн 4 удирдалд өмсдөг болсон байна. Тэгээ бидний уулзж байгаа үеэс хойш ямар төвчлүүд гарсан болоо гэдгээс яриа эхлэе. Оо сайхан. 8 жилийн хугацаа гэдэг бол бас яг юм хийж бүтээж байгаа хүний хувьд бол маш их урт хугацаа. Өшөө дээрээс нь тэр 8 жилийн хугацаанд ёстой нэг өдөр алхасахгүй, алдахгүй юмаа хийж бүтээхийг хүссэн, зорьсон. Тэгээд тэгсний бас үр дүндээ авах бас. Монголчууд маань гоё үндэснийхээ хувцанд дуртай сонирхолтой болж гин хийж бүтээж байгаа дээл хувцсыг маань өшөө илүү гоё өдөр тутам өмсөе, бүр жилийн 4 улиралд өмсөе гэдэг болчих чинь тий. Тэр үед баг жилийн 4 улирлын хувцс хийн өмсгөд сургана гэжсэн бах айгаал. Тэгэхэд одоо л хүмүүс гоё өвөл хавар намар 100 гэд жилийн 4 улирал үндэсний хувцас өмсдөг болсон. Анх энэ санаа чинь та бол зүгээр л өөртөө зориулж ирсэн хувцснаас өөртөө би твтэйхэн бусдаас арай хүн болгоны хэрэглэлтэйг өмсдөх хувцснаас өөр бай гэсэн санаанаас л үүдэлтэй гэж ярьдаг ч тийм. Тийм штэ. Ер нь юу штэ. Би тэрийг айгу зөв санаа байсан байна гэж боддог. Яагаад тэгэхээр анханасаа би үндэсний хувцас хийвэл одоо ард түмэнд маань эрэлт хэрэгцээ ихтэй байна, дутагдaltaй байна, энэгээр мөнгө олно ч гэдэг юм тий. Тэгж бодож хийсэн бол нэг өөр байх байсан баг. Тэгээгүй би ерөөсөө өөрөө үндэсний хувцсандаа айгу дур сонирхолтой. Ерөөсөө тэрийг ямар нэгэн байдлаар өөрийнхөө таашаалд нийцүүлж өмсөх тийм дуртай байсан учраас би тэрэнд тэгж байгаа штэ. Өөртөө зориулаад хийчихье хамаагүй. Өөр хүн одоо магадгүй надаас өөр хүн миний тэр хийсэн бүтээсийг таалагдахгүй байж болно тий, хүлээж авахгүй байж болно. Тэгэхэд би өөртөө таалагдах юм хийгээд бараг л тэр болгоно өөрөө бүгдийг өмсөх юм шиг тийж бодож анх хийжсэн байхгүй. Тэгэхэд одоогийн юугаар бол үнэхээр сайхан хүмүүс маань үндэсний хувцас ойлгодог болсон, өмсдөг болсон, хүн болгон шахуу бас хийх хүсэл зорилготой хийдэг ч болсон. Ер нь нэрээ бас танахны араас дагаж авчихсан загварууд зөндөл авахтай үндэсний агуулга хийцтэй. Тэгэл байх. Одоо сайхан бас айгүй баялаг болж шээ. Өнөөдөр гэхтэл манай урлан дээр нэг настай өгч орж ирээд өөстө сайхан гоё өстө ямар л бол ямараар өмсөд болцоотой олжээ орчин цагт Монгол үндэсний хувцас маань бидний үед бол тийм байдаггүй байлаа шүү дээ. Зүгээр л нэг юм дөрвөлж ангиртай тэрлэг бид нар өмсдөг байлаа. Өөр загвар магвар өөрчлөн өөр юм гоё завхарлаг болгоно гэсэн тийм ойлголт байхгүй. Ерөөсөө л үндэсний хувцас дээл гэхээр ийм л байх ёстой гэж боддог байсан чинь. Хэмжээр материал солигдох тухай асуудал болохоос бусад загвар өөрчлөгдөх тухай асуудал. Ерөөсөө бодож мэддэггүй ерөөсөө хизээч өөрчилж болмооргүй юм шиг боддог байсан бол одооны цаг үе ямар сайхан юм байсан нэ. Үндэсний хувцас маань ингэж их гоё хөгжөөд өөрчлөгдөөд тэгээд бүр залуучууд орчин үедээ ингэж гоё нийцнэ гэж бас байдгаа гэлтэгжсэн. Тэгэхээр би бас тэр их чиг хараад бас гоё юм тий. Би өөрөө яг нөгөө урд нь хэлжсэн шиг боддог байхгүй юм гэдэг чинь цаг үеэрээ гоё. Яг цаг үеэ дагаж ингэж хөгжиж явах ёстой. Тэрнээс биш урдныхаа цаг үеэр ухраал, тэрийг хулбарлал яваад авах ёстой биш. Ер нь ямарваа нэг юм бүх юм тийм үстэй. Гоё хөгжиж, дэвшиж ингэж өөрчлөгдөж гоё улам боловсронгуй олж явах ёстой гэж боддог. Уламжлал шинжилэл хоёр хэсэгтэй тийм. Хэдийгээр уламжлал хадгалах ёстой ч гэсэндээ орчин цаг үетэйгээ тэрийг ингээд тохируулж авах хэрэгжээж хүмүүсийн нийтийн талархлыг хүлээгээд авах шүү. Зүгээр яг би бол танаа нөгөө одоо бүтээгдэхүүн гэдэг юм уу Эртний Монгол эзэн загварууд одоо хэрэглэгчдийн буюу хүмүүсийн одоо талархлыг хүлээгээд энэ хэмжээнд хүрж байгаа бол анхны нөгөө таны хийжсэн гол
нөгөө өөрт одоо яг л өөртөө зориулж сэтгэлээ шингээж ойсон тий. Тэр нь ингээ бусдад таалагдсан нөгөө яг тэр сэтгэлээр бүх зүйл ханддаг учраас бас ингэж хүмүүсийн талархлыг хүлээдэг болов уу гэж бодоод идэв. Тэгээд дээрэс нь бас нэг загвараас тэгж олон буюу одоо нөгөө үйлдвэрийн юм шиг ингэж олон гарахгүй үсттэй би тэгж ойлгодог. Гарахгүй. Тэр гарах үндэс байхгүй юм билэ. Яагаад тэгэхээр одоо бид нар хичнээн өдөр болгон давтагдаад байгаа юм шиг биднэрт санагддаг боловч цаг мөч болгон ерөөсөө давтагддаггүй. Одоо тэрнтэй адилхан хүний одоо энэ бодол оюун ухаанаа ингээд яг хянаад ирэхээр хизээч тэр оюун ухаанд орж ирж байгаа сэтлүүд тэр оюун ухаанд орж ирж байгаа одоо жишээлбэл би үндэсний дээл утас хийж байгаа хүн тий бас өөрийнхөө бодол санааг ингэж дандаа хянжиж тэрийг чагнажиж юм хийгээд нь штэ. Тэгэхэд тэр бол үнэхээр давтагдахгүй юм л. Тэгэхээр би яадаг бахна өчигдөр хийцэн дээлээ бодож ерөөсөө хийдэггүй. Өнөөдөр надад яг юу бодогдож байна? Би үндэсний хувцас хийж байгаа хүний хувьд өнөөдрөөрөө би өөрийгөө ингэж чагнаж өнөөдөр би яг өөрөөс гарч байгаа тэр сэтгэмжээрээ хийдэг учраас тэр ерөөсөө давтагддаг юм. Би нөгөө бас өөр дээрээ ингэж ажиллаж штэ. Хүмүүс чи ерөөсөө дандаа дахин давтагдахгүй юм гоё юм хийгээд байна гэл тэгэн гот би бас ихэндээ айдаг байсан. Яах вэ гэхээр зэрэг яана хүмүүс ингэж гоё дандаа давтагдахгүй гоё цор ганц юм өмсөн намайг ингэж хийж чаддаг гэд бодоод идэг те. Гэтэл би одоо чадахгүй юу яана. Одоо миний хийсэн юм ингээд давтаж хийхээс өөр гарцаг болчвол яана гэж би бас өөрөө айгүйх дотроо имэдэг гэсэн байхгүй. Тэгээл тийм бас юуны тийм имэйлт байгаа учраас би тэр өөрийгөө ингээ ажиглаад авахгүй юу. Тэгэхэд ерөөсөө л хүн яг тэр цаг үедээ одоо өнөөдөр бол өнөөдөр би өнөөдөр юм а хизээч маргааш давтаж хий. Өөрөө давтаж хийхийг хүсэхгүй л бол тэр давтагдахгүй. Тийм бит юм блэ. Тэгээ хүний сэтгэл санаа хүртэл юм бидэг үстэй. Өнөөдөр айгүй сайхан тий насартаа гоё хөвгөлтэй байж адил маргааш нэг юм сонсоод нэг жоохон уйтралах ч юм уу гониглах ч юм уу тий. Өнөөдөр зөв шүү гэж бодож ирсэн маргааш буруу ч юм шиг санагдах ч юм уу. Тэгэхээр тэр яг тэрнтэй адилхан цаг хугацаа хизээч давтагддаггүйтэй адилхан хүн яг тэр цаг хугацааг дагаж өөрийгөө чагнаж хийж чадах юм бол хийж байгаа юм шигсэн ерөөсөө давтагдахгүй юм байна. Тэгэхээр зэрэг миний дээл хизээч давтагдахгүй юм байна. Би өөрийгөө л ухаж түнхэж өөрийгөө тэр цаг үетэйгээ чагнаж хийж чадах юм бол ерөөсөө тэр сайхан цар ганц юм гараад л ах хэвээр байна гэдгийг мэдсэн. Тэгэхээр чин одоо юу гэмдэ одоо танд хүмүүсээрээ захиалга өгч байгаа шүү дээ тий. Би ийм л хувцас нэг иймэрхүү юм. Тэгээ ихэнхдээ л миний ойлгож байгаа бол яг зүгээр хүмүүс энэний тэрэн шиг тэрний өмссөн байгаа тэрэн шиг л нэг ийм гоё юм хэлгмээр энэ гэл ирдэг байх гэж би төсөөлж байна л. Тэгэхээр нь мэдээж та нөгөө давтагчгүй таны бол одоо би хаанит гэдэг юм уу царай цусны онцлогт ийм байвал зүгээр үгээд тухайн хүндэн зориулсан юу та тэр үед нь ингээд зураа загварын санал болгоод юм уу эсвэл таны бэлэн байгаагаас хүмүүс ирээд авдаг юм уу ер нь тэр давтагдчихгүй загварууд ямар байдлаар ямар үе шаттайгаар төрдөг юм болоо юу яадгийн хүмүүс тодорхой хэмжээгээр над дээр бүр ингээд зориод ирж байгаа хүмүүс бол тодорхой хэмжээгээр намайг аягуулсан судалсан хүмүүс ирээд байдаг. Яагаад тэгэхээр миний хийсэн бүтээсэн тий үнэхээр давтагддаггүй юм бэ гэдгийг ойлгоцсон хүмүүс ирдэг байхгүй. Нэгдүгээр, хоёрдугаарт би тэр хүмүүстэй мэдээж ингээ харьцахаараа бас ойлгуулна. Өөрийнхөө мэдээж би ямар ч хэлсэн нэг тийм өөрийнхөө одоо тэр хүсэл сонирхол өөрийнхөө одоо тэр гоё дур юу гэдэг нь те Монгол үндэснийхээ хувцсыг сэргээе, хөгжүүлээ, шинэлэг болгоё гэсэн тэр санаагаа илэрхийлэхийн тулд би өөрийгөө тэр хүмүүст аягүй сайн ойлгуулдаг байхгүй. Одоо уучлаарай би таныг бол юу бодож байгааг үндэ мэдгүй. Би ямар далтыг хардаг хүн байгаа ш те. Тэгэхээр би танд 100% таалагдах хувцас хийж өгнө гэж бол хэлж чадахгүй. Нэгдүгээрт, хоёрдугаарт захиалсан хувцас маань таалагдахгүй бол авахгүй ч болно. Гуравдугаарт тэр хүн маань бас тэрийг аягүй сайн ойлгоцсон. Энэ хүн ерөөсөө цор ганц юм хийдэг юм байна. Энэ хүний онцлог бол энэ юм байна гэдгээ ойлгоцсон учраас надад ерөөсөө тэрийн болгон яг тэрэн шиг гэж хэлэх хүн аягүй ховор байдаг. Одоо ерөөсөө би танд өөрийгөө даатгах чинь. Намайг харж байгаа л миний царай цусан тохирохоор гоё үнцний хэв шинжтэй. Тэгээд би нэг жоохон юм этгээд юм дуртай. Нэг бол жоохон дараахан ингээд гоё тий намуухан юм дуртай.
ийм санаа оноогоо л хэлчихье. Би таны ерөөсөө тэр эрхчлөөнд халдахгүй, тэр таны бүтээлэнд ерөөсөө халдахгүй, тэр хийсэн юм чинь л өмсөе гэсэн хүмүүс ихэнх голтой ирдэг. Тэгэхээр надад аягүй амар сайхан. Би бол бүр тэр тгээсэ гэж хүсдэг. Тэр маань л хүмүүс бүр ойлгоцсон юм шиг. Би бодохдоо намайг нэлээд сайн судлаад хийж бүтээсэн юм маань үзээ те. Үнэхээр зорьсон хүн хэрдэм болов. Ерөөсөө Эртний Монгол хийц бол үнэхээр миний зориод байгааг хийж өгч чадах юм байна. Энэ хийгээд байгаа юмнууд нь бас нэг тийм айхтар давтагдаал ингээл явшаад байдаггүй юм байна гэдгийг ойлгосон хүмүүс ирдэг байх л гэж боддог. Тэгээ тэр хүнтэй уулзсныхаа дараа та бол ерөнхий цагварын юу гаргаад нэг за энэ хүнд бол ажил мэргэжлийн юм байна, царай зүсний юм байна, ийм мөнгөний давуу, энд ийм юм оруулаад ингээ гэд ингээ та уулзсныхаа дараа цагвар гаргадаг гэж байлгүй. Тийм. Ерөнхийдөө тэр хүний чинь би жоохон ингээд хоёлаа ярилцж байгаа шиг ярилцаа суухад л ойлгомжтой болдог байхгүй. Тэр хүн нэлийн чөлөөт маягийн юм үсэд байна уу тий? Ажил албандаа өмсөх гээд байна уу? Өдөр тутамдаа өмсөх гээд байна уу? Тэр болгоны тэгтээ би нэг тийш нь хазаалгах аюудгүй. Тэр тэгтээ үйлчлүүлэгч нар маань ч гэсэн хэлдгийг хийсэн хувцас чинь ингээд их сонио. Амтай. Өшөө дээрээс нь бүр их сонио. Бүх нөхцөлд нийцдэг. Гоёлын одоо хүлээ авалт маавалт юм гоёлын юм дээр өмсөд очиход хинч чи ямар сонио өмсөе. Жохон гоё өмсчихгүй дээ гэж хэлдэггүй. Ямар гоё өмсөе л гэдэг. Тэгээд ингийн үед өмсөд бас нэг гангандаад байдаггүй. Ингээд сайхан гоё. Өөртөө ихтгэлтэй ингээд 100% гоё сэтгэл ханамжтай ингээд явцдаг. Ийм л хувцас болдог л гэж яриад байдаг. Тэрийг нь би бодож хийхдээ хүн мэдээж бид нар чинь мэдээж эдийн засгаа бодно тий бүхэл талаасаа бодно. Өдөр болгон бид нар бас гоё харагдах хэрэгтэй. Өөртөө сэтгэл ханамжтай байх хэрэгтэй. Тийм учраас би хүмүүст зөвлөдөг байхгүй. Гоё юмдаа өмс хамаагүй. Гэхдээ өдөр болгон баяр наадам өдөр болгон гоё юм болоод байхгүй учраас тэрийг нэг удаа хоёр удаа гоё юмдаа өмсчөөд үргэлжлүүлээд гоё өдөр тутмаа одоо өдөр тутам өмсдөг Европ улсын хооронд өмсөд явчаарай. Ийм болцоотой шүү гэхээр нэрээ тийм байх шүү гэ. Тэгээд хүмүүс гоё өдөр тутамдаа өмсөд ингээд ирэхээр бүр дуртай болоод тэгээд ах шиг л санагддаг шин. Тэр жим банкын тохироо бүрдээд байна шүү дээ тий гойлогч өмсөж болж өдөр тутамд өмсөж тэрнийг одоо яаж зохицуулаад байна вэ? Үүн дээр одоо мэдээж би бол танах юм Эртний Монгол хийс гэдэг алианы нэрчлэлшиж байна. Ямар ч байсан нөгөө монголчуудын хувцас одоо хэрэгсэлдээ мөрддөг байсан тэр эртний уламжлалт юмнууд бол тодорхой хэмжээгээр суусан гэж үздэг. Жишээлбэл хэмжээрээс юм өвгний бэлгэдлийн тухай тэр ноён шидэсний тухайч бийд суух тухайч гэдэг юм уу? Ер нь бол мэдээж үндэсний хувцас чинь маш баялаг манай үндэсний хувцас. Бидний өвөг дээдс бид нарт одоо ингээд өв хөрөнгө үлдээцэнтэй адилхан бид нар ч үндэсний хувцас унартай тий өв соёлтой бичиг үсэгтэй юм бие даасан ард түмэн байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ үндэсний хувцас бол би бодохдоо бүр зөвхөн Монголдо төдөг дэлхийд хүртэл айгүй их сайхан нэр хүндийг аваа авчихаар ерөөсөө дэлхийн хүмүүс бараг бидний үндэсний хувцас руу гаднаас нь ингээл харахад л тий эднэр чи их сүрдмээр юм чадaltaй юм тусгаар тавтансан ийм мундаг улс их орон юм бэ өмсөж байгаа хувцас нь хүртэл ямар гоё юм бэ нүжигтэй юм бэ ямар их юм өгүүлдэг юм бэ гэдэг ингээд хувцснаас нь хүртэл ер нь бол би хувцснаас шууд эхлээд өөрөө хүн таниулдаг тэр ард түмэн хувцснаасаа танигддаг өшөө дээрээс нь тэр бичиг үсэг хэл соёл бүх юм байж ээж бид нар чинь мундаг юм бие даасан ард түмэн болоод байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг үндэсний хувцсандаа маш их ач холбогдол өгөх ёстой. Байнга үндэсний хувцсыг өдөр тутам өмсөх, идэх хэрэгтэй гэдэг ингээд хүмүүс би зөвхөн үндэсний хувцс дээл өмсөе гэд ирэхэд нь зүгээр тэрийг нь хийж өгөөл байж ах биш. Ингээд буцаагаад бараг л хөдөлж өн лекц уншиж байгаа юм шиг болж байна. Үндэснийхээ хувцсыг өмсөх нь ийм давуу талтай тий ийм сайхан одоо өөрийн хувь хүний хувьд хямар сүлдний хувьд ч гэсэн ийм сайхан байна. Өшөө дээрээс нь монгол хүн болж төрсний хувьд одоо их орноо бодоод тий ард түмнээ бодоод үр хойчоо бодоод хүртэл бид нар үндэснийхээ хувцсыг эдэлж хэрэглэх хэрэгтэй. Одоо бид нар өмсөж эдэлж хэрэглэж ийж бидний үр хүүхэд эдэлж хэрэглэе шин. Манай ээж нэх гоё юм плач өмсөөл идэг гэжлээ гэж хэлэхгүй тий.
нэг сайхан үндэсний хувцас нь ямар сайхан харагддаг байлаа. Тэр их сайхан дээлнүүд нь үр хөвгтөд нь үлдэхэд барыг гологдохгүй. Дахиад загвар хийцэн гологдохгүй өмсөд явцдаг. Тийм байгаасаа гэж бодоод би хийж байгаа ажилдаа ач холбогдол өгч идэг. Түрүү нөгөө нэг асуусан эртний Монгол хийц гэдэг нэрийн дор хийгдэж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр би бас нөгөө та бас сая лекц уншдаг шахуу, лекц унших шахуу болдог. Тэр яг нөгөө эртний монголчуудыг хэрэгжилжсэн тэр үндэсний хувцсны ямар деталлуудыг та яг барьж авч хийдэг вэ? Би эртний Монгол хийц гэж урилангаа нэрлэсний юу одоо онцлог юм уу те зорилго нь мэдээж бид нар өвөг дээдстэй эрт дээр үеэсээ ийм уламжлалтай хувц сонартай шүү гэдгийг л хүнд ойлгуулах гэж эртний Монгол хийц гэж нэр өгсөн. Тэрнээс биш бид нар бас л хэсэг хугацааны дараа хэдэн зуун жилийн дараа бид нар өөрсдөө эртний монголчууд болно. Эрт амьдарч исэн Монгол өвөг дээдс болно. Тэгэхэд бидний өвөг дээдс яг тэр үед 21-р зууны үед ямар дээл хувцс өмсөж эдэлж хэрглэж ийсэн гэдэг. Тэгэхэд яг бидний үеийн тэр хийц, бидний үеийн загвар гарч ирэх ёстой гэж боддог. Тэгээд би тийм утгаараа л эртний Монгол хийц гэж өгсөн байхгүй. Хүмүүс шууд нөгөө бас тусгаж аваад идэв. Танаа нэр чинь хүртэл эртний Монгол хийц юм чинь эртний дээлийг л хийдэг үү те гэдэг. Тийм биш. Ер нь бид нар эрт үеэсээ өвөг дээдсээсээ энэ дээл хувцсыг уламжлаад ирсэн юм аа. Бас тэнд бидний өвөг дээдсийн өв соёл одоо тэр гоё ёс заншил бүх юм нь шингээтэй байдгийм а тэрийг бас алдагдуулж болохгүй шүү гэдэг талаасаа нэг талаасаа одоо тэрэнд чинь бас алдагдуулж болохгүй гоё цааш нь хөгжүүлээд аваад явах юм байна. Өөрчлөөд жоохон хувиргаад гоё орчин үеийн монголчууд юу хүсэж байна тэрэнд нийцүүлээд аваад явах юм бас байна. Хөгжүүлээд тэгээд энэ нь гоё ингээд нийлээд хөгжөөд цаашаа явж идэл миний үр хойч бидний үр хойч энэ Монгол үндэсний хувцсыг маань өшөө бас гоё хөгжүүлээд аваад явах ёстой гэж бодоод ерөнхийдөө би эртний Монгол хийц гэж нэр маань тийм утга цаана тийм утгатай болохоос ш шууд эртний дээлийг тэгэхээр ямар нэг байдлаар гэсэн бол биш. Ямар нэг байдлаар тодорхой хувийн тэр эртний гэдэг юм уу яг бидний үеэс зэрэглэжсэн жишээлбэл таны ярьдаг нэг ном зах ном захтай дээл буюу монголчуудыг одоо муу мухагаас хамгаалдаг гэсэн тэр бэлэгдэл орсон дээл гэл ингээл анх бол яг тийм ном захтай дээл гарч ирчихсэн шүү дээ тэгэл одоо сүүлдээ зах нь ийм хэрэгэстэй босооч болол одоо ийм шилбэрийн болоод шүү. Одоо юу яаж байгаа номон зах бол байж байна. Би номон захаа ерөнхийдөө аюул сан барьж байгаа. Тэрийг өөрчлөхгүйгээр. Тэгсэн ч гэсэн одоо жоохон дээшлүүлээд энэ дээд хэсгийн жоохон энэ холоо хүзүү хаах маягтай ч юм уу. Хитрхи бас зарим хүмүүс чинь хүзүүсээрээ гаргаад авах сонирхолгүй байдаг ч юм уу тий. Тийм хүмүүс арай нэг жоохон дээшлүүлээд энэ хүзүүг нь хаагаад өгч юм уу. Өшөө магадгүй жоохон задгаад хүмүүс мөр хүн байвал жоохон задгаалаад өгч юм уу. Тийм талаас нь жоохон өөрчлөлт хийгээд байгаа байхгүй юу. Тэрнээс биш ерөнхий тэр хэв шинж маяг нь бол хадгалагдаад байж л байх хэвээр. Одоо ийм яг Европ плач шиг Европ костюм бичаг шиг залгаатай ханцуг би аль болох татгалцдаг. Тэгээд тийм зах махан дээрээ бол одоо тэр номон заах одоо сүүлд миний гаргасан нэг босоо ширээстэй зах байна л да энэ яг энэ голдоо биш жоохон энэ хажуулдаа зөрөөд ирдэг. Тэр захыг энэ тэр манай үйлчлүүлэгч нар чинь бас өөрсдөө их мундаг сесор армахан тэр их гоё зах урнаа гаргаад ирлээ. Гэхдээ чи энийг яг юу үндэслэж яаж хийсэн бэ? Гингута өөрөө судалсан байгаа байхгүй тэр түүхийг бидний монголчууд өвгдээц маань ийм захтай дээл өмсөжсэн юм уу гэдгийг саах өөрөө судалсан. Тэр чинь бас өөрөө урлагийн хүн өөрөө бас энэ тэнд та ямар үндэслэлтэй ийм гоё дээл шинэлэг дээл өмсөж гэхтэн бас хэлэх хөвгтэй бай гэж бодсон юм уу надаа сесраар мах буцаад утастаад хэлсэн. Урнаа мэдөө чи өстой цаанаасаа гоё хөвгдөлтэй. Яагаад тэгэхээр би ахын энэ гоё надад таалагдаад байгаа чиний шин зохиосон захыг ингээд судлаад үзсэн чинь монголчууд эртээр үед ийм зах өмсөж ирсэн юм байна. Энэ хоёг маягаар ингэж дээлнийхаа захыг ингэж босоо ширээстэй хийгээд ингэж өмсөж ирсэн юм байна. Гэт ерөнхийдөө үйлчлүүлэгч нар маань хүртэл өөрсдөө өмсөж байгаа дээл хувцсныхаа үг түүхийг судлаад явждаг өөрсдөө ч гэсэн эзэн болоод хэрэглээд өөр хаачтай ингээд гоё одоо үлгэрлээд шүү дээ. Тэр нь бол надад үндэ таалагддаг.
сайхан бит. Танд бол зүгээр шууд цаанаас орж энэ иймэрхүү цахаа ингээл хийждэг. Гэтэл цаадаа өгдөл нь тэр бас өгөгдөл байна тий. Ер нь бол ямарваа нэг юм хүмүүс тийм гоё тэрэндээ бүр ингээд шунаад тий тэрэндээ ингээд бүр гоё бүх амьдралаа зориулаад ингээд бүр өөрийгөө зориулаад байгаа хүнд цаанаасаас тодорхой хэмжээний хөөгдөл байт юм шиг л. Морьтон монголчуудын мөнхийн амгшил Подмагна подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүч хэлэгчдэд зориулсан олон тутмын подкаст. Монгол тулхтны 100 эрхэмд нөгөө Ташин Намдоков гэдэг баримлж орохтой ярьжсэн шүү дээ. Нөгөө урлаг судлаачид миний бүтээлийг үзээд бүтээлээ хийж явах үед нөгөө тархиа одоо ухамсараа унтраагаад цаанаас орж байгаа өгөгдлүүдийг л зөвхөн хий гэж хэлдэг. Яа тэгэхээр тэр нөгөө нэг цаанаас орж байгаа яг өгөгдөл бай тухайн үед л нөгөө дотоод ухамсараа устгах юм бол тэр нь өөр одоо цаанаас орж байгаа өөр бүтээлүүд байдаг гэдэг. Цаа ч гэсэндээ магадгүй одоо таны яриаг сонссон чинь нөгөө ухамсарт байдлаа энийг ингэж болохгүй байх гэдэг биш. Ерөөсөө чөлөөтэй ингэж тавьж байгаа нь танай бүтээгдэхүүний гол амь чанар орчин тийм үү? Яг үнэ. Заримдаа магадгүй ингээд скорээ тий хажаа аваад ингээд метрэ аваад ямаа хийх гэхээр санаа ерөөсөө орж ирдэггүй. Юу хийхээ мэдэхгүй бүр таг мэдэхгүй юм шиг тийм болчдөг байхгүй юу? Тийм үед би шууд болчдөг ямаа хийдэггүй. Зүгээр гарч мардаг ч юм уу тий гадуур дотор явдаг ч юм өөр ажил амжуул явждаг. Тэгэл зарим өдөр бол бүр ингэ цаанаасаа урсаад. Тэр өдөр би бүр ахиухан юм хийгээд аваад тэгж яадаг. Тэгэхээр цэвэр нөгөө өөрийгөө чагнаад тэгэл бүр яг юу хиймээрэн тэрийгээ хийхэд тэр нэг гоё өвөрмөц итгээд гоё болчдөг байхгүй. Тийм учраас би одоо бол бүр сурцсан. Би өнөөдөр юм хийхээр байна уу, хийх хэрэггүй байна уу гэдгийг мэддэг болцсон. Угаасаа нэгэд ойлгомжтой маягтай байл би гараад шууд нэг эмхтэй хүн юм жоо сайхан бахан ч юм уу тий юм хүмүүс зохицуулаа гадар ажиллаа хөөцөлтөд явчихдаг. Нөгөө тэр өдөр бүр хандшгүй өглөө басахад л хандшгүй байдаг байхгүй. Тийм сайхан гоё юм урсаал ингээл гоё юм хийгээд таймаар тийм сайхан өдрөө ол биэстэй. Одоо нөгөө өөрийгөө мэддэг болсон болохоор бүр алдахгүй ингэдсэн. Ахиухан юм хийгээд авъя. Гэлс яг нөгөө баг юмаа хийж яхад дараагийн юм ингээд орж ирсэн баг очрлоо зогсож байгаа юм шиг ээждэг байхгүй. Тэгээд яачдаг. Тэгэхээр яг Монголын чөлөөний бас өгөгдлийн асуудал. Тэгэхээр таны бүтээгд ямар ч байсан 2015 16 оны үед нөө гол наадмаас Grand Prix шагнал хүртчихсэнийг бол санаж байна. Тэгээ ер нь болсон тэнти одоо ингээл таны фэйсбүүкээр мэдээлэл ингээ харж харин тэнтгийн наадмаас тийм шагналаа юм шагналаа гэж мэдээд ер нь эртний Монгол хэзээ хувцас одоо танаа урлагаас төрсэн бүтээлүүд ер нь одоо ямар шагнал хүртэж ямар хэмжээнд үнэлэгдсэн байдаг юм болоо. Тодорхой хэмжээгээр яг тэгж зорж явах юм бол үндэсний хувцас маань бүр Монголдо төдийгүй дэлхийд айгүй нэр хүндтэй. Бид нарын одоо соёл штеп ч өв соёл. Тэгээд би бол нэг тийм явдалт нэг сайн биш. Яваад тахтаргүй. Бүр нэг гарцаагүй одоо ингээл явмар санагцсан юм да ч юм уу. Гарцаагүй нэг юмд ахлаарэ л явдаг байхгүй. Тэгээд 15 он 17 сая яг вирусын өмнө 19 онд 3 удаа би Москвад болдог олон улсын үндэсний хувьцын наадамд очсон. Тэнд бол яг мэдээж би энд шалгуурт орчоод явсан. Одоо дандаа гоё наадам чи одоо ингээл бас тодорхой хэмжээний мундаг дизайнерууд тий өрсөлдөж байна. Тэгээд шүүгчнэр байна. Тодорхой хэмжээгээр таньдж байна. Тэгээд дандаа энэ Grand Prix ч юм уу тэргүүний үндэсний хувьцын тэргүүний шагнал магнал ингээд авцсныхаа дараа яг тэр Москвад байгаа олон улсын наадам цаг хугацаанд ч гэсэн болж таардаг байхгүй. Тэгэхээр зэрэг нэгэнд би уралдаан наадам зориулаад ингээд дээл хувцс юм хийчихсэн юм чинь явчаад ирээгээд би 3 удаа явсан. Гурвууланд нь сайхан том Grand Prix шагналыг авсан. Тэгээд тэнд бол Итали, Франц гэдэг нэлээд олон орноос 20 хэдэн шүүгч нар суудаг. Тэгээд жил болгон мэдээж ингээл ажиллаж шít би тэр хүмүүсийн чинь одоо адилхан орж байгаа дизайнерууд маань мэдээж өөрсдийнхөө өнгөс тэр хэв шинжийг агуулсан гоё хувцснууд хийцэн. Би анх 15 онд очихдоо би үндэ сүрдэжээс айжсэн. Яана би ийм хол барагч дэмий ирсэн юм биш үү? Энэ миний хажууд байгаа энэ дизайнер хүүхнүүд ч амар гоё юм хийсэн юм шүү дээ. Би бүр хаана ч өрөхгүй юм биш үү? Айжсэн. Тэр чи айгүй гоё сүртэй хувцснууд хийсэн байгаа юм чи.
Тэгээд нөгөө наадамд яасан чи надаас тэр сайхан том шагналаа өгсөн. Тэгээд тэр үед чинь би нэг тэр чин Гран При авсан байлоо, шилдэг дизайнерын шагналтай дийл хувцснуудаа би авч явсан байхгүй. Тэгэл нөгөө тайзны араас бид нар яана гэж мэдээж дизайнер ч ингээл харж байгаа. Тэгэл шүүгч нар ингээл яраагаа суудсан. Тэгэхэд одоо ингээл нөгөө зурглаач нар ч ингээл зургаа авал тэгэл загвар могруудын ингээл гоё сони садандан загвар гарч ирвэл ингээл аваад бийждэг байхгүй. Тэгсэн чинь манай нөгөө дээлний загвар ингээл гараал ирсэн чи би нэг юм гоё натурал баг юм тааран юугаараа гоё дээл хийгээл тэрэн дээр юм гоё цүнх хийгээ цүнхэн дээр чоны нөгөө нэг юм юу боловсруулсан толгойтой арьс идэв штэ. Тэрний толгоон хэсгийг аваад ингээд цүнхэн дээрээ даавуулаад хийгээд тэгээд ингээд дээл хувцаа яг ич бүрнээр нэг гаргачихсан аахгүй. Зөндөө олон загварууд яг онцлоход нэг тиймэрхүү жоох итгээд дөө. Тэгсэн чил бүр чочоол хүмүүс сандраад бүр нөгөө нэг зурглаач нь бүр шалмаалтан дээр ингэж аваад ингээл бүрээсээ айгүй яажсан. Тэгээд би ер нь бол яг анх явахдаа бол ямар босод дизайнерд ямар гоё юм идэм би бүр хаанч өргөм бэ нөө гэж бодчихсэн чинь надаа бүр гоё хамгийн том шагналаа өгсөн. Тэгээд 17 онд явсан бас яг тэр шагналаад автаад бас одоо бүр надаа 3 тийм Гран Пригийн цом байгаа. Тэгээд 19 онд явсан чинь бас их гоё. Тэр нөгөө одоо Орос морсын зарим юунууд ч нэг тийм уйтхардаа ингээл нэгэн загвар гаргаж байгаа мөртлөө тэрэн дээр ингээл нэг уянгай тавиал бүжиглээл гэдэг байхгүй. Тийм юм дээр нь баг нөгөө шүүгч нар нь арын унтах биш ингээл хорн морондоо яриад жоох уйтхартаа мэгтаа байжсна. Манайхыг гараал ирсэн чинь бүр сэргээл бүгд уцаа гаргаал камер асаал чиг гээл зураг мурагд хараал ингээл дотор юм өслөг дотортой дийлхий чинь ингээд сөхтөө дотрыг харъя маръя гэл бүгдээрээ ингээл нүдэнд сэргээл ирж байгаа. Тэгээд сая 19 онд бас гоё том шагнал авсан. Монголын нөгөө гоё наадмас чи хэд удаа шагналт юм бэ? Нэг Гран При шилдэг дизайнер. Тий. Шилдэг дизайнераар баг 2-ыг авлуу яалаа. Тэгээд Гран При аваад үндэсний хувьцааны тэргүүнд шагнал авсан. Ер нь одоо дэлхийн нийтийн ч гэдэг юм уу загварын ертөнцийн загварын чиг хандлага нь ямар тал руугаа явж байна? Загварын чиг хандлага би нэг тэрийг бол үнэндээ яг нарийн яг хаашаа байна гэл би нэг таны хараа ер нь ямар загварын ертөнцийг хүмүүс илүүтэй сонирхоод байна? Одоо жишээлбэл та сая олон улсын наадамд очиход тэр орсон ингээд явж исэн хүмүүс ингээл одоо уцаасаа зураг авч исэн гэж. Тэгэхээр таны тусгасан юуг илүүтэй дэлхийн нийт сонирхоод байна вэ? Би үндэснийхаа л шинж агуулгыг агуулсан одоо Эртний Монгол хийц ямар дээл хувц урлаад байна. Би тэрийг л арай нэг одоо би наадамд орж байгаа шүү гэдэг сэтгэлээр арай нэг өрнөлтөөр хийцэн байгаа ш. Тэр болгоныг тэгтээ одоо би ингээд 6-7 жил тийм наадамд ороод ингээл тэрэн зориулаад би цөөхөн хийдэггүй 30 40 50-аар нь хийдэг. Тэгэхэд миний тэр наадамд орсон хувцас дараа жилийн наадам байхгүй болсон байдаг. Тэрийг Монгол хүүхнүүд л авдаг. Тэгээд тэр би бодохтой монголчууд маань их мундаг гоё юм гангамсаг өшөө дээрээс нь урлаг ойлгодог. Тэр дээл хувцсны одоо хийц чанар чансаа тэр бүх юмыг ойлгож байна. Нэгдүгээр, хоёрдугаарт би хэлэхдээ энэ миний дээл хувцас бүр эзэндээ очихоос өмнө түүхэн бичигдсэн дээ. Тэрнээс биш би одоо ингээд үндснийхээ хувцаар мөнгө олноо гэл эсгээл тий бахан дээл ойчихсан. Тим эд бол биш. Одоо ингээд авдаг шагнал маглаа авцсан тий бараг л нөгөө хүнээр бол хийх ажлаа хийцэн гэдэг шиг тийм сайхан түүхэн бичигдсэн дээл хувцас байгаамаа. Гэт тэр мэр талаас нь би бас ойлгуулж хийлнэ л дээ мэдээж. Тэгээд бүр сайхан хүмүүс хөрхөн би өдөр тутамдаа ч өмснө гэл гангамсуу жоохон гоё байнга гоё явдаг хүмүүс нь өдөр тутамдаа өмснө гэл бас гоё юмд оролцдог нэвтрүүлэгч энэ төр тий хөтлөгч хүүхнүүд бол би гоё дэлгэцийн юм бас үндэснийхээ гоё хувцастаа гарах ёстой гоё би арт түмэндээ би нэгээрээ гоё өглөөр дөрөөл болох ёстой гэл тэр мэрэндээ зориулж авдаг үлгүй ямар ч байсан би энэ нэлийн 5 6 7 жил чинь бага хугацаа биш шүү дээ. Тэгэхэд тэрэн зориулаад хийгээл би гоё наадамд оруулаад Москвароо авч яваал тий би Солонгос рууч бас явж исэн, Америк руу явж исэн. Тэгээл юу хахад тэр дээл хувцснууд маань одоо байхгүй.
ихэн нөгөө гоёл наадмаадмынхан хүртэл гайхчихсан. Ноднингийн чиний нэг амар сүртэй мөртэй гоё дэлнүүдээс чинь байна уу нэг тийм тэр байхгүй шүү дээ эзэндээ очсон гэдэг. Хүү тийм үү? Байхгүй ч тийм үү гэл тэгж байгаа юм чи. Гэх мэтлэн тэгээ гоё хүмүүс бас идэлгдээд хэрэглэгдээд өдөр тутамд нь гоё өмсөгдөөх тий. Ямар ч байсан хүнд хэрэглэгдэх юм хийгээд байна би гэж бодоод байгаа. Хамгийн одоо зүгээр миний анзаарч байгаа хамгийн бага настай нь бол одоо нөгөө хэдхэн хоногтой яраад үлгий зэглэн штэ тий. Эртний Монгол эцэстээ дээл өдөөс үлгий яраа үлгий байна згсэн. Тэгвэл хамгийн ахмад настай эртний Монгол эцгийн хувцсаар гойсон хамгийн ахмад настай нь хэд настай хүмүүс юм бэ? Ер нь бол би ахмад настай хүмүүстэй нэлээд жоохон ач холбогдол өгдөг. Бид нар ч гэсэн мэдээж цаг хугацааны ирэхээр ахмад насыг наслана тий өндөр насыг наслана нэгдүгээрт хоёрдугаарт бид нар өвөг дээдс дээр ахмадуудынхаа хүчээр үдээ зэрэгтэй явж байгаа гэдэг утгаараа би тэгээ дотроо бодоол яваад идэг гэсэн. Манай ээж манаас 80 гарсан настай хүн байдэн штэ. Хөрхөн би ээжгаа бол бас одоо мэдээж энэ гоё 10 эдтэй 20 эдтэй гоё загвар өмсөгч октод хүүхнүүд бол үнэхээр гоё. Тэд нар бол юу ч өмсөн гоё харагдана. Настай хүмүүсийг би настай хүмүүст ингээд өмсөхөд тэр хүний насыг тий 10 насаар 20 насаар залуу харагдуулж байгаа тэр хүн гоё зөгч байгаа зохимжтой тийм хувц байх юм бол би хувц хийж чадчихна гэж бодох ёстой гэж боддог байхгүй юу. Тэр утгаараа ч гэсэн би ээжигаа илүүд бас нэг гоё монгол хувцаар хувцлаад тэгээд бас нэг охин нь болоод төрчихсөн юм чинь тий одоо хараа мараа муудаад дээл хувцаа хийж чадхаа болсон байхад чинь би нэг гоё дээл хувцаар дутаахгүй хан шиг байхынсан нэгдүгээр хоёрдугаарт бусад хүмүүст ч гэсэн үлгэр дуурайл болоод ээжигаа ингэж гоё харлаад ингэж хувцлаад аваад яваасаа гэж бодож гин нэгдүгээр хоёрдугаарт тэгж бодож ээжигаа би жоохон түлхүү нөгөө дээл хувц өмсүүлээд дээл хувцын байн солиод тэгээд идэх аахгүй. Тэгээд бодож явтал сайн нөгөө нэг 12 сар болоод л коронавирус гэдэг айгуу сурхий хоригцээр тавиал инглээ штэ. Цагаан сар мар хойшлогдоод. Тэгээд би бодсон ерөн зүгээр сууж ахаар мэдээч цагаан сар хойшлохор чинь хүмүүс нөгөө гоё ганган дийлээ бас жоохон хойшин тавиад юу юм чи ба юу өвчин зовлонтой ахт чинь гоё ганган дийл хувцтай мантаа гэдэл хүний сэтгэлгээнд тийм ороод ирж байгаа штэ. Тэр үеийг нь ашиглаад өндөр настай хүмүүстэй мэдээч тэр чинь тэтгэврийн наснаас дээш бүр би заахта бүр 88-аас дээш насны гэж хэлсэн. 88-аас дээш насны настангуудтай би дээл ойж бэлгэлье зүгээр сууж ахаар тий энэ хин нэгэн хүнд дээл захиалгаар хийгээл гэдэг гэсэн бол тэр нь айгүй цөөрөөд сайхан завтаа зайтай болоод ирсэн байхгүй юу. Тэгээ тэр үеэр нь сайхан настангуудтай дээл хийж бэлгэлье гэтгсэн хүмүүс ястаа гоё хүлээж авсан. Тэгээд бас болж нүггүй юу яана настай хүмүүсээ тэгэл вирус тахт чинь хашиж аваад яваал мэдээж хэмжээ өгнө гэл ингээл гэсэн чинь зүгээр гэдэг хөөрхөн ач зээгээ хүртэл дагуулад бүр хөөрхөн ач мач нартаа ингээ үүрүүлээд манай шатаар ороод ирсэн настай хүмүүс маань. Тэгээд тэр хүмүүстэй би нэг боломж болцоогоор одоогийн байдлаар нэг 30 гаруй 40 түнд дээл хийж бэлгэлсэн. Тэр нь дандаа сайхан 88-аас дээш насны настангууд байсан байхгүй юу. Тэр дотор 100 гарсан 101 настай хөгшин мошин ингээд гоё хүмүүст дээл хийж бэлгэлсэн. Тэр хүмүүс бодохдоо одоо янз бүрийн байдлаар гэхдээ одоо хүмүүс чинь их гоёор л юм боддог болсон шүү дээ. Тэгээд би бодохдоо бол тэр хүнд одоо бүр залуу хүмүүс тийм өрөөдөлтөд байгаад нэг байхгүй юу? Эртний Монгол эзэн ганц ч гэсэн дээлтэй болох юмсан гэд тэгж юм гээд. Тэгэхээр би бодож байгаа байхгүй. Залуу хүмүүс бол ажил хөдөлмөр хийгээд тэр хүсэл мөрөөдөл нь байж хат хизээ нэгэн цагт гоё дээл өмсчил таараа. Гэтэл нөгөө настангууд маань орхигдох гээд байгаа учраас өшөө дээрээс нь би дотроо ингээд настай хүмүүсийг нөгөө ээж хажууд айгу өндөр настай хараал хайрлаад байдаг болохоор бусад настай хүмүүсийг ч гэсэн би бодоод гоё хүүхдийн цэцэрлэг байдаг штеп. Одоо ингээд хүмүүс бол нялх хүүхэд жоохон хүүхдүүдтэй маш их ач холбогдол өгдөг. Эсвэл үнэтэй амар үнэтэй олон
100,000 төлбөртэй цэцэрлэгт хүүхдээ аваачаал өгдөг. Гэтэл аав ээж нь тий харж хандах хүнгүй хөөгээд нэг гоё яриа хөөрөөд илэрчих хүнгүй дандаа гэртээ үлддэг хөрх амьтад. Зарим нь ингээ асаргаа сувилгаа шаардлагатай хүмүүс зөндөө байж байгаа. Тэр хүмүүс таараад юу зориулаад ингээ гоё нөгөө ялхсын цэцэрлэг шиг настай хүмүүсийн цэцэрлэг нэг хийсэн гэл амар мөрөөддөг байхгүй. Тэгээд тэр тиймэрхүү энэ төр юм мөрөөддөг болохоор за ядаж би өнөөдөр чадчихаагаараа нэг хідэн гоё настангуудаа гоё дэлхий гэдэг үчигээд. Тэсэн чинь настайчул маань өстө үнэхээр баярлсан. Надаар дэлэлсэн настайчул. Бүр хөөрхөн хэлэх үгээ олж ядаад гоё өрөөл мөрөөл тий байгаа юмараа гоё надад бэлэг бариад нэг цайны сүүмүү бариад ирсэн. Юу надаа бол амар өмдөө дээл ойж өгснөөс илүү тэндээс би бүр айгуу гоё баяр байсал айгуу гоё тийм энерги их сайхан юмыг олж мэдрээд урамшаад тэгээд одоо ч гэсэн тэр үйл ажиллагаа маань мэдээж үйл ажиллагаа ингээд дээл захиалга явагдаж байгаа ч гэсэн завсраар нь би ядаж сард ганц чамаагүй нэг насанд дэлхийгээд өчгөнсөн гэд бодоод хийж өөл явж байгаа. Бидний Монгол эцсийн хувьцааг бол одоо яг нэг олон танигдж байгаа хүмүүсээр л дүгнэх юм бол одоо жишээлбэл Савсар Армгаа Бятай байна тий. Жавхлан ч хамгийн анхны талдаа орч нэг үстэй тий. Тийм шүү дээ. Миний бүр хоёр дахь зээлийг захиалсан жавхлан гэж ярьдаг шүү. Тийм шүү дээ. Жавхлан байна. За тэгээд дээрээс систем сэглийнхнэр Эрдэнэ Туяа байна. Жужигчин анхны юм байна. Гэх мэтчлэн маш олон хүмүүс л хэрэглээд. Ер нь одоо бас олонний танил хүмүүс одоо үйлчлүүлдэг хүмүүс олон хүмүүс манай уяачтай саналыг ахлаад байна тий. Санаахын цамцыг санаж байна. Өөр ямар санаах бол бас миний эртний үйлчлүүлэгч шүү дээ. Гоё наадам цагаан сар болгоноор хөөрхөн ихнэрээ давлаа хүүхдэд давлаа л хүрээд ирдэг. Тэгээд санаахаар дамжаад бас уяач нар. Санаах хэвээр гоё дээл өмсөд байсан. Асуусан чинь танаахыг зааж өглөө гэл. Морьцортой албатай хүмүүс зөндөө ирдэг. Олонний танил хүмүүсээс нэлээд олон багш байгаа даа тий. Би болвол олонний танилыг нэг онцлох дурггүй. Нөгөө угаасаа олонний танил манай монголчууд чинь цөөхөн тий. Тэгээд олонний танил нь бас цөөхөн. Тэгэл би нэг тэр олонний танил гэхээсээ илүүтэйгээр би олонний танил хүмүүсийг мэдээж нэрлж олно. Тэрний цаана бас их мундаг яг тэр олонний танил шиг гоё үйлчлүүлэгч нар маань байж идэг учраас би тэд нарыгаа гомдоочих вэ гэж бодоод би ерөөсөө тэр олонний танил тийм хүмүүс гэж тоочих айгу дурггүй. Одоо ингээл танайхаар олон жил үйлчлүүлж байгаа та бүхний ч гэсэн хувцсыг маш гоё өмсдөг тий. Одоо ч гэсэн ингээ яаж тийм хүмүүсийг харахад илүү бас урамтай байдаг. Урамтай альгүй яах вэ? Тэр ер нь нөгөө нэг энгийн тусмаа, даруухан тусмаа гоё игэлгүй хүмүүс байдаг гэдэг тийм шүү дээ. Тэрэн шиг тийм хүмүүс зөндөө байдаг. Бүр өстой үндэсний хувцаа дээдэлдэг, Монголоо гэх бүх юмаа дээдэлдэг, хайрладаг, дэмждэг тийм сайхан хүмүүс зөндөө байдаг байхгүй. Тэрийг би нөгөө өөрөө сэтгэл зүрхээрээ бүр өөрийнхөө амьдралаар ингээд мэдчихлээрээ ил байна, ил юм байна, далд юм байна гэд мэдээдээ штэ. Тийм болохоор би тэр далд байгаа хүмүүсийг илүү гоё хайрламар санагдаад байдаг учраас би бүр анханасаа нөгөө сэтгүүлч нар энэ төр надаас олонний танил хүн гэж нэхэд ахлаар би ерөөсөө бараг хэлдэггүй. Би ер нь олонний танил биш гоё хүмүүс надаа бас байна. Тийм учраас гэл. Жишээлбэл ийм юм бах уу? Одоо зүгээр яг эмэгтэй хувцсан дээр бол би ийм л зүйлийг онцлдог. Эмэгтэй хүний эмэгтэй дээлэн дээр бол одоо юу гэдэг юм дээ. Тэгээ нөгөө одоо эмэгтэй хүний одоо бие цогцын гоё сайхныг харагдуулах тий одоо тайлтай ч байдаг юм уу эсвэл одоо юутай гэдэг юм ийм байх. Эрэгтэй хүн дээр одоо нүгсэр хүчтэй ч гэдэг юм уу цээж одоо их сайхан байх гэдэг юм уу. Нэг ийм шинжүүдийг л одоо хувцсан дээр бол тусгай хичээдэг юм гэсэн юм. Тийм зорилтууд байх уу? Мэдээлж төлөвлөлттэй байхаг байна штэ. Байна. Ер нь бол эмэгтэй хүний бие галбарыг гоё харагдуулах. Одоо эмэгтэй хүн болгон чинь тэр бүр төгс байна гэж бол байхгүй штэ. Төгс биш гэдгээ хүн мэдээгүй байхад бүр өөрөө бүр төгсөөр нь мэдсэн явж байдаг байхгүй хүүхнүүд чинь. Миний яста тэр тийм дутагдaltaй гэд. Битгий тэгчээ та нар гэдгийг. Нэгдүгээрт, хоёрдугаарт мэдээж тэр дээл хувцаар нь сайхан өв тэгш болгож өгөхийг зорддог. Нарийнхан тальтай харагдчихэж те гоё. Ер нь бол эмэгтэй хүний аль хэсгээр нь ямар байвал гоё харагдах уу гэдгээ бас мэдээж олон жил дээл хувц хийгээд хувцсан дээр ажиллаад ирэхээр
мэддэг болчихж штэ. Одоо гоё нарийнхан бэлгүүстэй, өгцөгтэй гоё ингээд өндөр тий юм гоё харагдуулахын тулд ингээх ёстой юм байна. Энэ хүний энийг жоохон далдлаад ийм гоё даваа талын гоё жоохон тодруулаад ингээд өгмөр юм бэ нэ. Тэрэн дээр ажиллана. Мэдээж. Тэгэн гутаа өөрийнхөө бас санааг танд илэрхийлнэ. Зарим үед одоо би чинь зарим жил бол нэх гоё нэг тайл тэрийн болгонд хариулаад баймааргүй үе надад байна. Тэгэхээр би тэрийгээ бас үйлчлүүлэгч нартаа бас хэлнэ. Одоо ер нь олвол ингээл харахад ойлгомжтой байгаа юмыг заавал жадаатал байруулаад ингээл нэг ийм гэл тодруулаад байх хэрэг байна уугүй юу зарим тохиолдолд. Гоё бүр эсрэгээр нь жоохон итгээд ингээд сулмал юм өсгөр бүр хүн чинь ингээд бараа цаанаас нөгөө нэг энэний дотор ямар гоё бий байгаа бол гэд хүний сонирхол төрмөр тийм хүртэл хэмжээнд өмсөх хэрэгтэй бас гэдэг хэрэг хүмүүс тийштэй нэрээ тийш үгүй. Айгүй хөөрхөн миний хэлсэн ярьсныг үйлчлүүлэгч нар маань их гоё тусгаж авдаг. Эсэргүүцэх хүн ерөөсөө байдаггүй. Хамгийн тэр бас тод өнгө олон нэг хувцсанд олон өнгө ордог тий. Олон материал ордог. Тэр өнгийг зохицуулах, материалыг зохицуулах, материалууд хоорондоо зохицох тухай асуудал явж. Одоо жишээлбэл таны өмссөн байгаа энэ загвар дээр болохоор энэ хэсгэрээ замслагч гэдэг юм уу. Тэгээд тор гэл ингээл илэг гэл ингээл маш олон материалууд орсон байна. Тэгэхээр эднийг бас зохицуулах тухай асуудал. Тэлгүй яах вэ? Их олон өнгө оруулсан байж болно. Тэр өнгийг ерөөсөө хүнд нэг юм шиг харагдуулж чадчихвэл оруулах хэрэгтэй. Тэрнээс биш зохицохгүй их олон өнгийг оруулжвал үнэндээ тэр стайллагч овц гэдэг шиг тий хүний нүд хүний сэтгэл хүлээж авахгүй юм болж шин. Тийм учраас өнгөний зохицол гэдэг бол маш нарийн. Тод байж болно. Тэр их олон тод өнгүүд нийлээд нэг юм шиг хүнд тийм зовлонгүй, зовиоргүй харин ч бүр таашаалыг өгч явах. Тийм мэдрэмжийг төрүүлэх хэрэгтэй байхгүй юу? Би бол тэгж боддог. Тийм учраас үнэхээр өнгөний зохицлыг хийж чадчихвэл зоригтой тэр олон өнгийг оруулах хэрэгтэй. Өшөө дээрэс нь бас нэг өнгөний дагнаасаар явал бас их гоё байна. Тэрийгээ ч гэсэн хийн. Тэгээд материалын дээр маш их анхаарна. Мэдээж материалыг одоо ингээл торгыг одоо би тааранд илүү дуртай байгаад байна шүү дээ. Гэтэл хүмүүс торгонд илүү дуртай байгаад байна шүү дээ. Гэтэл тэр торгон дуртай хүнд тааран хувцс өмсүүлэхийн тулд би бас жоохон зал хэрэглэнэ. Тэнд чинь. Одоо ингээд их биеийн гоё ингээ амьсгалдаг таараар хийчээд одоо гоё ханцуу хэсэг ч юм уу те заах хэсэг яг ингээл толинд харахад хүний царай зүсийг гоё болгоод торох чинь бас их гоё тансаг хэрэглээ штэ. Тэгээд торхон хэсгийг яг нэг тийм эдлэгэнд ороод байдаггүй хэрнээ хүний нүдэнд харагдаад гоё таашаал авах хэсэгт нь оруулаад өгчөнгүүд хүмүүс хүү бас торго явж гин. Тийм яг энэ торгыг би хүсэж байгаа байхгүй юу ч гэдэг юм тий. Тэгээд тэр тааран хувцсыг эдлээд хэрэглээ сурчих жишээний ч юм. Гэх мэтчлэн ер нь материалын хослол гэдэг бас чухал. Өнгөний хослолтой адилхан материалыг одоо зузаан нэмгэн торон тий торгон тааран материалуудыг хооронд нь холиод бас нэг материал шиг болгож чадчихвэл одоо тэр хүний ур чадвар бас тэрэндээ оршноо. Тэгэхээр тэр их олон материалын зохицол чинь бас нэгдмэл харагдчихэ зохицож хоорондоо. Яах нь штэ. Тэгэхээр эднэр бол бас амаргүй. Тэр материал зузаан нэмгэн үслийг одоо чи хэлж штэ илгэн юм шиг, торгон юм шиг, тааран юм шиг ийм олон материал энд ч орсон байна гэл. Тэр болгоны чинь шууд нэг илэг, нэг таар, нэг торго аваад тавихад бүгд зохицчихгүй. Тийм болохоор тэрийг хаарж ажиглаад дотроо бодоо тий. Энэ таартай, энэ торго тийм нэхэстэй, тийм өнгө зүстэй, тийм торгогүй зохицсон ч гэдэг юм. Тэгж оруулж байгаа. Тэгэхээр зэрэг нэлээ. Одоо нөгөө эмэгтэй хүний тухайд бие галбирыг харуулах ч байдаг юм, эрүүл мэндийн талын илүү бодолцдог гэсэн. Эрэгтэй хүний хувцсыг, цамцыг, дээлийг, өмрийг оёхдоо та жишээлбэл юуг нь илүү чухалчилдаг. Мэдээж эршүүд чанарын илүү давмгай гоё харагдуулахыг хүсэн шүү дээ. Гоё эрэгтэй хүмүүс чинь яахлаараа гоё эрэгтэйлэг харагддیں۔ Тий. Тэр талын л давмгай одоо илрүүлэхийг бодно. Мэдээж. Тэгээд яг ингээ амьдрал дээр харахад эрчүүд надад жоохон гомдол мэдэл дээ.
Чиний өмнөдөө эмэгтэй хувцал өмнөдөө тасарсан байна. Маш их загварын сонголт байна. Тэ маш их гоё төгс боловсронгуй хөгжөөд ингээ бүрээс янзын гоё ялж байна. Эрэхтэй дээрэж анхаараач гэдэг байхгүй. Тэгэхээр би нөгөө анх л өөрөө нөгөө үндснийхээ хувцанд дурлаад л өөртөө таалагдуулаад хийгээд эхэлсэн шиг эмэгтэй гэлгүй байгаад гэдгийг. Гэтэ мэдээж эрэхтэйгээ хийж чадна. Хийдэг, над дээр зориод ирдэг, гоё үйлчлүүлдэг зөндөө гоё Монгол төдийгүй баг гадаад хүмүүс ч гэсэн зөндөө байдаг. Тэгээ тэдний хувьд бол би эрэгтэйлэгч шинж чанарын илүү гоё харуулсан тий. Одоо гоё жоохон бакту одоо яадгийн гоё нэг Монгол ирчүүд лав Монгол дийлэн өмсөхөр бүр шаал урлал явчихдаг шин. Өөрөө ирэхгүй сүрдмээр тий. Өөрөө ирэхгүй хүндэлмээр, хайрламар, дээдлэмээр тийм болоо явчихдаг. Би тэрийг ч өөрсөнд нь хэлдэг. Та нар ингээл нэг Европ одоо ингээл подолк тий. Европ курт өмсөөл явж яах юм. Тэрний цаана ийм гоё нууцлагдмал гоё хүч чадал тий. Их гоё тийм баатарлаг чанар ингээд манай Чингис хааны үр удам гэдэг ингээд байж штэ та нар Монгол хувцас өмсөд өгөөч гэд. Тэгээ тэрийг бүр толинд хараад тэр ирчүүд өөрсдөө мэдэрдэг. Өөрсдөө мэдэрхээрээ бүр хөөстө нэрээ гэл. Зарим хүмүүс чинь тэхээс өмнө би өстө Монгол хувцас бараг өмсөж байгаагүй. Би дээл өмсөж үзээчгүй, өмсгүү гэдэг байхгүй. Тэгэхээр нь би тийм хүмүүс нөгөө нэг яг яаж хувирдгийг би өөрөө мэддэг болохоор үгүй зүгээрээ өмсөд үз. Ямар өмсөөл аваараа гэж байгаа ш. Зүгээр өмсөд гоё харал та толинд асын Монгол хүн байна да энэ чинь гэд. Тэгээд өмсүүлж эхлэхээр харин өстө ийм гоё юм байд юм уу гэд тайлахгүй. Би энийг авна гэх. Бүр эмэгтэй хүмүүсээс илүү хөөрхөн бүр инээ төрөддөг. Ингээд Монгол цамцаа өмсөд, өмдөө өмсөд, дээлээ өмсөд ингэхэр бүрс. Хөө ямар гоё юм бэ? Авъя. Би энийг авъя. Гэт тайлахгүй нөгөөдөө. Тэгдэг. Тийм хөөрхөн хүмүүс чинь тэгэхээр ер нь тийм Монгол хувцсынхаа ид шидийг гоё, тийм сүнслэг гоё чанарыг мэдхгүй хүмүүс аягүй явж байдаг. Хот хүрээ газар төрөөд өсчихсэн. Тэгээд Монгол дийлнээс хол өсчихсэн тийм хүмүүс зөндөө явждаг. Морьтон монголчуудын мөнхийн амгшил Подмагна подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүч хэлэгчдэд зориулсан олон тутмын подкаст. Эрэгтэй эмэгтэй хүний одоо яг дотоод мөн чанар гэдэг юм уу, онцлогийг харуулах хувцанд айлтгал шингээхийг зөвлөдөг талаар хэлээсээ ярьлаа ш. Тэгвэл таны энэ хувцсыг өмсөж байгаа хүмүүс гэдэг юм уу, ер нь одоо яг энийг ингээд тодруулаад одоо олон улсын шагналуудаас гран-при аваад дотоодынхаа загвар ертөнцид ч гэсэн өндрөөр тэргүүлэх хэмжээнд үнэлэгдээд явж штэ. Тэгэд хамгийн ихээр одоо өөрөөрөө бахархсан ч гэдэг юм уу те, хийж байгаа зүйлдээ би нэр яг зөв юм болж хүн бас нэг өөрөөрөө одоо хэрэгтэй цаг үед нь бас урам авч өөрийгөө үнэлж явах хэрэгтэй байна гэж би бодод бие тоох тухайд биш л те. Тэгэж биеэр өөрийгөө бас үнэлсэн тохиолдол нь хэзээ? Өөрийгөө нэх үнэлээд байхаас илүүтэйгээр ингээ бүр нөгөө нэг хийж байгаа юмдаа гоё сэтгэл ханамжтай байгаа. Тэрнгээрээ бүр ингээд омгшоод нэг ингээд гоё нэг улмарчим шиг болд нь штэ. Тэр бол одоо энэ Москвад шагнал аваад тэр их олон нөгөө нэг захир зохион бүтээгч нартаа ингээл нөгөө төм төжигнж бомбож гинсэн газар ингээл би чи хөлсөө хожилцал нөгөө хідэн дээл мэлээ чирэл яах вэ нөгөө захир өмсөгч нартаа өмсүүлээл урд нь хойно ингээл явж байгаа штэ. Бас дээрэс нь хэл ус сайн мэдгүй тий. Тэгэл сандраал явж хахад чинь тэр их олон гоё захир өмсөгч нарын дундаас шалгаруулад шагналаа аваараа гэл ингээл тайзан дээр ингээл дуутахаар чинь баг өөртөө идэхгүй хүү яана гэл надад өхөөсөн юм уу гэ баг хувц мовц олигтой юм өмсөхгүй шүү дээ тэнд чинь тэгэл тайзан дээр гараад шагналаа аваад яаж захта би атанд шагнал авчиж байгаа юм уу тий гоё Монгол дээл хувцаараа тий энэ Монгол дээл хувцс чи миний ард түмний гоё тий хөрөнгө соёл би одоо бараг буцаад ингээд их орондоо ард түмэнд амар хөвгтөөч юм шиг. Тэгээл бүр нөгөөхөрөө баярлал би монгол хүн болж төрөөд ингээд монгол хувцсанараа хийгээд ингээд гоё хүмүүс таниулаад энийг бас тэ дэлхийн хүмүүс ийм гоё байна гэд сонирхоод ийм гоё шагнал маглаа өгнө гэдэг чинь ямар сайхан юм бэ гэд өөртөө итгэхгүй тийм л үе байсан. Тий гадагшаа гарахаараа л хүн чинь нөгөө нэг айгүй эмзэг болт юм билээ шүү дээ. Ер нь бол
ингээл яана би одоо хинч биш юм биш үү ч гэдэг Монголын юм уу гэсэн тий. болгон өөр тамаатай юм шиг санагдах. Тэгээ штий. Тэгээд өшөө дээрээс нөгөө нэг дэлхий рүү яг гараад ирэхээр чинь нэг өөрөө бүр жижигхэн юм шиг санагдал тий. Хинч биш юм шиг санагдал. Ингэж байгаа үед яг тийм гоё шагнал магаал аваад уралдаа наадамд ингээд бас нэг тодорхой хэмжээгээр ингээд төрүүлж мөрлөл ингээд бүр өндөө гоё юм бэл. Би тэгэхэд л ингээд 3 удаагийн шагналаас гурвууланд нь тийм мэдрэмж төрөх үү? Тэгээ Сүүлдээ бас жоохон тасах юм уу? тэгэн штэ. Тэгэл мэдээч бодно штэ энэ чи урд нь тэгээ тийм гоё шагнал өгсөн юм чи одоо ч үгүй бах уу гэж бодно штэ. Тэгэл авахлаарэ хүн чинь баярлна. Саяны ижил бол бүр тэр том наадмын зохион байгуулдаг тэр мундаг том эмхтэй Касак хүн байт юм билээ. Тэр ихч бүр ингээд зайнаас намайг бүр таньдаг болсон. Чи бүр ийм шүү гэдэг. Тэгээд анж айгүй хөөрхөн. Тэгээд нөгөө 3 дахь ач гарч ийнэ бас ингээд хөөрхөн бүр нэг сандрал нь гайг болоод нэг иймэрхүү юм болдгийг одоо энэ үед нь ингэдгийг ингээ те. Тэгээ мэдсэн байсан болохоор бас их сайхан их амар сандарч мандраад ах юм аахгүй. Гэтэл бас гоё гатгшаа мэдээж чандамаач хийгээл цартал мөнгөө өөрөө гаргаал ингээл явж байгаа юм чинь хоосон буцаад ирэх чи айгу анцгүй шүү дээ. Тэгээд мэдээж тодорхой хэмжээгээр найз нөхөд үйлчлүүлэгч нар энэ яах бол өстө нэрэ орноо өстө сайн аваад ирээрээ гэл ингэж яхад нь тий яах вэ орчоол ирлээ гэл ирүүл бас анцгүй юм шиг хэцүү юм шиг санагдал. Тэгэл шагнал авчхаараа гоё бас нэг хэл хүүхдээ хүмүүст тий. Тэгээд тэр талаараа ч гэсэн сайхан. Тэгээд нөгөө явсных ганцаа хоосонгүй тодорхой хэмжээгээр тэнд чинь Монголын нэр гараад гоё Монгол улсаа жоохон ч гэсэн таниулаад ирж штэ гэд өөрөөрөө бахархал тэгэл ирж штэ. 2014 байна уу 15-нд өмнө нь одоо хоёлаа уулзаад бас ярилцлага авч хахад Монгол хүн болж төрснийхээ одоо ядаж одоо тийм монголчуудаас үндснийх нь хувцсыг өмсүүлээд үндснийхээ хувцад хүндэтгэлтэй ханддаг хүүхдтэй хүндэтгэлтэй ханддаг болгочих юмсан гэсэн зорилго тавьж байгаа гэж өнөөдөр одоо ингээд бас ярихад бол тэр зорилго маань одоо ингээд тодорхой хэмжээнд биелсэн те ер нь бол одоо 100% биелсэн гэж хэлэхэд таашин. Гэтэ монголчуудын одоо нөлөөлөх гэдэг юм өөрсдөө бас хүндэтгдэг хүн болгоны төмсөх дуртай юм хувцас болсон байна. Тэгвэл уран цэцэг дизайнерын дараагийн зорилго юу болсон болоо? Яарч хийсэн би нэг хувь хүнийхээ хувьд бол ингээд нэг өөртөө зориг тавьсан ч юм уу тий боцсон юм аа ингээд биелүүлэхийн тулд удаан ч хамаагүй ингээд тэрэндээ яваал идэг хүн байхгүй. Тэгээ тодорхой хэмжээгээр монголчууд маань хөөрхөн мэддэг болсон. Үндснийхээ хувцсыг дээдлдэг, хүндэлдэг бас нэг тий янз янзын загвараар хийж болох юм бэ. Тий хөгжүүлж болох юм бэ. Дур хүсэлтэд нийцүүлж бас болох юм бэ гэдгээ мэдрээд ингэсэн байгаа тохиолдолд одоо бол би яг бас нэг тий үндэсний дээл хувцсныхаа загварыг шинжлэх гээд бас нэг дээл хувцсныхаа түүхэнд нэрээ жоохон ч гэсэн үлдээх гээд ингэ явж байгаа хүний хувьд сайхан бараг нэг талдаа тайлангаа ч юм уу тий тавиад загварынхаа шоуг хийнэ гэж бодож байгаа. Энийг би бас юмд нөгөө нэг амар хурдан шаламгаа хандаж чаддгүй хүн чинь бас яриад 2-3 жил болчлоо. Яг сая 2020 онд хийнэ гэж коронавирус болсон. Одоо тэгэхээр 21, 22 онд би ямарч исэн сайхан би таасан загвараа шоу хийнэ гэж бодож байгаа. Тэрэн дээр одоо би 7-8 жил 9 жил үндсний хувцсандаа би ийм твшил гаргаж чадлаа. Би өөрийгөө ингэж нээж чадлаа. Ийм үндсний хувцсыг ийм хэв маягаар өмсвөл монголчуудад маань зохимжтой юм байна, гоё юм байна гэдэг талаас нь сайхан одоо чаддаг юм хийгээд монголчуудаа үзүүлнэ. Нэгдүгээрт. Хоёрдугаарт жоохон дэлхий рүү тий мэдээж монголчууд маань ингэж гоё дээл хувцас хийгээд дэлхийд ингэж таниулъя гэдэг талаас нь загварынхаа шоуг би тэр гайгүй нэг загвар нэг одоо бид нарын хэлтгээр Итали, Франц гэл тий загварын орнуудаар явж би өөрийнхөө тэр загварыг бас тэр хүмүүст Монголоо таниулах зорилгоор загварынхаа шоуг дэлхийд таниулах одоо Монгол хувцаад л таниулах гэдэг шүү дээ би. Монгол хувцс, монголчууд гэж нэг ийм хүмүүс байт юм аа. Тэгээд ийм дээл хувцс, ийм өв соёл, ийм юмараа ингэж гоё бас онцлог юм аа гэдгийг гадаадад таниулна гэсэн бодолтой өөрийнхөө боломжоор гадаад орнуудаар явж загварынхаа шоуг
хийн гэд мөрөөдчихлийн одоогийн байдлаар. Нэр нэг юм бас онцлог юм байна. Нөгөө танай бүтээлүүд өөрсдөө өөр дотоодод автагддгүй учраас нөгөө одоо манайхыг дуурайлгасан юм уу дагаж асан гэдэг юм харцангуй гайгүй гэдэг юм лээ. Жишээлбэл манай яг өндөр өмнө нөгөө хадлан брендийг бий болгоч хоморцол орж ирсэн нэг тэдний дийлий чи нөгөө нэг олон нийтэд айгүй хандлт өндөртэй хүмүүс өсвөлээ бэрхлэлтэй байнгут хүмүүс одоо дагаж байж гисэн өөр Монголоос эхлээл манай дотоод ч гэсэндээ яг тэр деталаар нь малгай юудэнтэй малгайтай одоо чиг одоо сайлгтуулаа нэвтэрдүүч гэдэг юм уу тий. Тэр чи яг нэг тогтцсон стандарттай яг л тэр загвараар зөвхөн нөгөө өнгө хэмжээр өөрчлөгдөж байгаа учраас тэрийг ингээд дуурайлгаад байна. Гэтэл танах болохоор тийм учраас нөгөө нэг өөртөө дотооддоо хийж байгаа нь өдрийн гаргаж байгаа 2 загвар нь дахин автагдчихгүй учраас яг эднийхийг дуурайсан гэж хэлэхэд бас хэцүү юм байна тий. Ер нь бол юу хүмүүс үйлчлүүлэгч нар маань ч гэсэн хүмүүс надад айгүйх хандаж хэлж исэн. Орноо гадуур чиний дийлэг айгүйх дуурайгаад байна. Тэгээд бүр чиний үйлчлүүлэгч нар бүр тэр байтгаа чиний өөрөө өмсөн дийл мэлний зургийг ингээд нийлүүлээд бүр ингээд каталог хийцэн. Тэгээд ингээд хийж байна. Чи энэнд анхаараач махарч гээд хүмүүсээс надад тэгдэг байхгүй. Надад хийх юм байна тий. Би болвол тэр талаас нь ерөөсөө нэг юу адаггүй. Тоодгүй ч юм уу тий. Яагаад гэхээр би өнөөдөр Монгол хүн болж төрснийхөө хувьд Монгол дээл хувцаа монголчуудаа эдлүүлж хэрэглүүлж сургая тий. Өдөр тутамгай Монгол дээлийн өмсхий гэжсэн ал өөр нэг дуурайгаад ч хамаагүй хийж байгаа эмхтэйг очил бити чи намайг дуурайгаад гэдэвэл миний хэлсэн ярьсан нөгөө ажил зорилго тий яг амьдрал дээр үйл бүтээл маань зүрэлдэх гээд байгаа юм шиг санагддаг учраас би хүмүүс юу гэж хэлдэг вэ гэхээр яах вэ? Адилхан л надтай адилхан эмэгтэй хүн байгаа. Адилхан л өөр хүүхдэд ижиг гэж байгаа. Өшөө дээрээс нь тэр хүн Монгол дээл хувцаа хийж байгаа. Ийм юм чинь өөрөө юу яаж чадахгүй ч гэсэн өрөөлийн юмыг дуурайгаад хичээвэл нэг талаараа буян болно үсттэй. Нөгөө талаараа бас улс их орондоо хэрэгтэй тэр хүн чинь үндэсний хувцаа хийж байна. Яах вэ? Би тэрийг бас яагаад яах вэ гэдэг гэхээр би нөгөө нэгхэн загвар гаргачаал тэрэн дээрээ ингээл тоглоал одоо тий бизнес хийгээл мөнгө олж байгаа бол би сандарч болно штэ. Тихгүй би чи нөгөө нэг баг өчигдөр уржигдөр бодогдсон юм аа шууд тэр өдөрт нь хийвэл хийгээл хаяал дахиад бүтээл болол болохгүй ингээл мартагдчихж байгаа юм зөндөө байгаа штэ. Тэгээ өөрийгөө чагнаж хийж байгаа учраас тэр болгон хүний доторлон өнгийг бол хүний доторхыг хулгайлаад байдаг хүн бол би байдгүй байх гэж боддгийг. Тийм учраас тэр дээргүй би хийчихсэн ямиг тэрийг дуурайгаад хийвлэхин. Хүсвэл миний хийсэн юмнаас хараад над дээр ч гэсэн яг энэ шиг дээл хийгээд өгч гэд ирдэг хүн байгаа. Тийм бол харин би ёстой өөрөө хийсэн юм чинь өшөө илүү гоё хийж чаднаа гэд хийдэг. Тэгэхээр зэрэг би одоо анх бараг би чамтай танилцж байхдаа ярилцлага өгч байхдаа тэгжсэн. Монгол эмэгтэйчүүд маань гоё дээл хувцаа хийгэрээ. Хүн болгон хийж чаддаг болоорой. Тэгжээж бүх монголчууд маань монгол хувцаа өмсөх гээд байна гэж ярьжсэн аа. Хөөе, намайг дуурайж хийхгүй шүү гэдэг ингэх болвол айгүй авцалдахгүй юм бэ гэж бодоод би тэрнээс биш би патент хийрэхтэй. Нэг оюуны өмчийн гэрчлэгийг бол авцсан. Надад байж байгаа. Тэгээд өшөө дээрээс нь эмэгтэй хүн болгон гоё хажууд байгаа настай ээжтэй аавда тий нөхөртөө өр хүүхдтэй дээл хувцсыг хийгээд өчтдөг. Бүр ач холбогдол өгөөд баяр наадмаар тий хүндэтгэлтэй юмдаа өмсөх дээл хувцаа намайг зорж ирээд хийлгээрээ гэж байгаа хүн чинь нөгөө өөрөө цор ганцыг хийн гэл ихэр нүүлдвэрлэж чадахгүй байгаа юм чинь би болвол тэгж байх надад зохимжгүй тийм юм байж болохгүй гэж боддог болохоор тэр энэ намайг дөрөөсөн мэрсэн гэж ярих дурггүй. Нэг асуулт асуумар санагч. Та ямар шашинтай вэ? Одоо шашин шүтлэхийн тухай. Би мэдгүй би болвол одоо боддаа жоохон яа гэм болов? Ер нь бол би ингээл үйлчлүүлэгч нар маань зөндөө бол янз бүрийн шашинтай хүмүүс ирдэг над дээр. Одоо бүүгийн шашин, бүү мөргөлийн тал руугаа жоохон гүнзгий ч юм уу те шарын шашин бодтаа гэл янз бүрийн шашинтай. Би тэр болгоны очих ориглон нэг гэж боддог. Тэ?
зориод байгаа тэр муухай юм хийхгүй, сайн сайхан юмыг дэлгэрүүлнэ гэл те. Тэгээд байгаа тэр болгоно бүгд л нэг юм яриад явж идэг. Бүгд л зөв юм яриад явж идэг. Тийм болохоор би нэг шашин нэг үгүйсгээд байдаггүй. Гэхдээ бүр мухраар ингэж зүсгэлээд байдаггүй. Тодорхой хэмжээгээр би амьдралдаа хэрэглэмээр юм а хэрэглээл дотор хувь өөрийнхөө тий хэмжээгээр ингэж авч өөртөө сулгамаар хэрэглэмээр одоо амьдрал ахуудаа тий дааж мөрдчмөр юм а мөрдөөл тэгээл нэг давс хужрын тааруулна гэдэг шиг л явчихдаг. За бидний урилгыг бас хүлээж авч ирж ярилцсанд баярлалаа. Энэ удаа ярилцлагын хүрээд өндөрлөе. Тэгээд үйлс нуран үйлс гэгээн багталтгай гэсэн өрөөлөөр ярилцлага өндөрлөё. За баярлалаа. Морьтон монголчуудын мөнхийн амгшил Тодмагна подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүч хэлэгчдэд зориулсан 7 хоног тутмын подкаст.